өнгөрсөн жил бидний оролцоо 2021 эрдэм шинжилгээний хуралд хэвлэл мэдээллийн бизнес загвар сэдвээр оролцож байгаа 4-р курсын оюутан Марламаа байна. Судалгааны үндэслэл гэх юм бол Монгол Улсын эмнэлгийн үйл ажиллагаа тогтмол явуулж байгаа 502 мэдээллийн хэрэгсэл буюу сонирхол радио, телевиз мэдээллийн сайт нь эрхэм мөхгөөгөр тогтнож байгаа нэг сонирхол татж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд нь өнөөдөр орлогын хөрсөөр хэрхэн олж байгааг олон жилийн өмнөх судалгаатай харьцуулан баталгаажуулах хэвлэл мэдээллийн бизнес ба түүний онцлогийг тайлбарлаж, дижитал 90 үеийн бизнес дагаврыг өмнөх үеэс ялхан өнөөгийн байдлыг харуулах судалгааны зорилго орчсон бол хэвлэл мэдээллийн хэрэгслээс нэгийг сонгон авч хамрах цаг хугацааны хувийн судалгааг шийдэн өдрийн сонины 3-р сараас 4-р сар хүртэл бүтэн 1 сарын 23 дугаар судалгаа хийн 2003 оны судалгаатай харьцуулт хийсэн. Бизнес загвар гэдэг нь аливаа байгууллага, компани санхүүгийн доктортой байдлыг хадгалах логик сэтгэлгээ бөгөөд тус байгууллагын талхаа олж идэх системийн сэтгэлгээ чиглэж байна. Бусад бизнесийн төрлөөс хэвлэл мэдээллийн бизнес нь багахан ялгаатай бөгөөд холимог бизнест ордог. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бүтээгдэхүүнээ худалдах ба үйлчлэгээ худалдах гэсэн хоёр зах зээлтэй. За хэдийгээр технологийн өөрчлөлт бизнесийн өргөдлөөс хамааралтайж хэвлэл мэдээллийн зарлалын бүтцэд нь ажиллах хүч болон тогтмол зардал нь тухайн өндөр байдаг. За уламжлалт хэвлэл мэдээлэл болон дижитал мэдээ үйлдвэрлэлийн явц ба ялгааг Mapping Digital Media 2011 онд судалгаагаар гаргасан. За үүнийг орчуулах юм бол хэвлэл мэдээллийн үйлдвэрлэлийн хамгийн ихний зардлыг мэдээ цуглуулах үйл явц ба их бичвэр цуглуулсан мэдээлэлээ боловсруулах загвар гаргах зардлын 20% орчиж байгаа бол боловсруулсан мэдээлэл үйлдвэрлэхэд 15-аас 20%, нийт зардлын ихэнх буюу 3/2-ыг нь хэвлэх түгээхт зарцуулт юм байна. За тэгвэл дижитал дахь мэдээллийн үйлдвэрлэл нь ямар хөө зардалтай юм бэ? Бага юм уу, их юм уу гэдгийг энэ хүснэгтээс харж болох бөгөөд ихэнх зардлыг мэдээ цуглуулах үйл явц ба их бичвэр мэдээлэлээ захимаар засаж загвар гаргахад оршиж байна. Харин нийт зардлын цөөнх буюу 15%-аас бага хувийг захин үйлдвэр ба интернет утасанд суурилсан түгэлт. Энэ хүснэгтээс харахад хамаагүй бага зардалтай дижитал бизнес гэдэг нь орчин үеийн бизнесийн загварыг хэрэглэгч, харилцагч, үйлчлэгчдийн хандлага болон шинэ технологийн хөгжил тааруулж дижиталжуулсан илүү өргөжтэй тааламжтай болгосон бизнесийн загварыг тодорхойлж байна. Хэвлэл мэдээллийн хүрээлэн жил болгон гаргадаг судалгаагаар сонины тоо өөрчлөлтийн график гарсан бөгөөд 2010-аас 2019 оны хоорондох тоо өөрчлөлтийн хамгийн бага тоог сүүлийн жилүүд эзэлж байна. Өдрийн сонины 2003 оны 2 дугаар сарын 10-наас 15-ны дугаарын зар сурчлаганд хийсэн дүн шинжилгээг үзэх юм бол нийт ашигтай талбай 51.6% нь зар сурчлагын талбай байсан байна. Сонины хуудас болон нүүрний тоо багатай бөгөөд зөвхөн 4 дугаар нүүрүүдэд бүтнээр зар сурчлагаа зарцуулдаг. 1 болон 2 дугаар нүүрийн 4-ний 1 сурчлагаа нийтэлдэг байсан. Тэгвэл 2021 оны 3 дугаар сарын 1-ээс 5-ны дугаарын сурчлаганд хийсэн дүн шинжилгээг харах юм бол нийт ашигтай талбай 34.4%-ыг зар сурчлагын хэмжээ эзэлсэн байна. Бүтэн 1 сарын 23 дугаарт хэмжилтээр судалгаа хийхэд нийт ашигтай талбай 597,000 см2 байсан бөгөөд дундаж 16 нүртэй сонинд нийт ашигтай талбай хэмжээгээр авч үзвэл 5 бүтэн нүүр 1 хагаст сурчлагаа барьж байгаа. 2003 оны 7 хоногийн дугаарт хийсэн Дагимаа судлаачийн судалгаатай өөрийн судалгааг харьцуулбал зар сурчлагын талбай харьцангуй буурсан харагдаж байгаач дижитал хэвлэл мэдээлэл хөгжиж уламжлалт мэдээллийн хэрэгслийн тоо үзүүлэлт буурсан энэ үед харьцангуй өндөр хувьтай үнэлдэг. Америкийн нэгдсэн улсын сонин хэвлэлтийн тоог 1940-оос 2018 оны судалгааг ерөнхийлөн авч үзэх юм бол хамгийн доод зэгтээ хүрсэн байгаа. Монгол Улсын сонин хэвлэлтийн тоо борлуулалтын хэмжээгээр захин ба хвилмэл хавсарсан нь 26% бол уламжлалт буюу цаас сонины борлуулалт нь 74% байна. За Зенит медиагийн 2018-аас 2021 оны дунд үе хүртэл зардлын дэлхийн өсөлтөд оруулсан хувь нэмрийг сая $10 гаргасны хамгийн бага буюу багаас доош үзүүлэлтийг сонин эзэлж байна. Арилгааны зорилготой хэвлэл мэдээллийн байгууллагууд нь захиалга борлуулалтын орлого ба зас сурчлагын орлого гэсэн хоёр төрлийн орлогоор санхүүждэг.
Дүгнэлт ба санал зөвлөмж дэлхийн нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн бизнес загвар санхүүгийн судалгаагаар хэвлэмэл мэдээллийн хэрэгсэл жинхэнэ утгаараа мөхч байна. Харин манай орны хувьд судалгаанд сонгон авсан өдрийн сонины зар сурталчилгааны талбай, худалдан авалт, уншигчдын тоог харахад уламжлалт бизнес загвар болон дижитал бизнес загварыг хослуулан ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар тийм ч мөхөөгүй. Дижитал бизнес загвар манайд хангалттай хөгжөөгөө гэж үзэж байгаа бөгөөд захин хэлбэрээр сонин хүлээн авахаас илүү уламжлалт хэвлэмэл болон цаасан хэлбэрээр худалдан авч байгаа нь их. Аливаа мэдээллийн хэрэгсэл бүх цаг үе технологиод ан хөгжсөөр ирсэн. Сонин, радио, телевиз гэх мэт. Энэ цаг үе бол бүрэн дижиталчлагдсан гэж хэлж болохоор хуучин хэвэндээ орох болон ухрах боломжгүй тул бид үргэлж шинэ зүйлийг хурдан сурч төхөөх шаардлагатай. Хэрэглэгчийн эрэлтийг хэрхэн мэдээллийн нийлүүлэлтээр бүрэн хангах, яавал өсгөхгүй байх тал дээр гүн ухаан оролдуулах цаг ирсэн. Худалдаж авахаас өөр аргагүй мэдээл бэлтгэдэг болох нь чухал. Мэдээллийн зөвхөн гарчгийг хараад өнгөрөх бус бүтээгдэхүүн мэд хэрэглүүлж үйлдэлтэй цөөн тоогоор чанартай байлгаж чадвал энэ салбарын аврал олно гэж би дүгнэж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.